Монголын уламжлалт гэр сууц нь өнөөгийн байдлаар ширмэн болон төмөр цуухны галгаагаар дулааныхан асуудлыг шийдвэрлэж байна. Гэр хорооллын ихэнх хэрэг дан ялангуяа гэр сууцтай иргэдийн хувьд өвлийн өдрлийг дулаан давах нь санхүүгийн болоод өнөөгийн шийдлийн хувьд тулгымцсан асуудал байсаар ирсэн. Тэгвэл бид та бүхэндээ гэр сууцны дулаан болон тухайн өрхийн түлшний зардалд хяналтыг авчрах бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ бол G-Saver дулаан баригч бүтээгдэхүүн юм. Гэр сууцны хэмжээ нь ханныхан тооноос хамаарах бөгөөд модон шал, эсхий дулаалгаар хучигдсан байдаг нь хурдан халж, мөн хурдан хөрдөг онцлогтой. Өргөнөөр хэрэглэгддэг 5 хантай гэр нь ойролцоогоор 24 м2 талбайтай, эзэлхүүний хувьд 46 м2 байдаг. G-Saver дулаан баригчийг энгийн уламжлалт зуух, мөн төслийн зуухны бүхээг болон яндан хооронд сөөлүүлж хэрэглэнэ. Энэхүү дулаан баригч нь халсан агаарын урсгалыг барьж өгснөөр зууханд бүрэн шаталд явагдах бөгөөд яндангаар алдагддаг дулааныг хадгалж өгөх үйлчилгээтэй юм. G-Saver-ийн дотоод бүтцэн дулааныг дамжуулах худгаас бүрдэх бөгөөд сойлтоор агаарын урсгалыг тохируулдаг байна. Металл гадургуу нь алкостой хэмээгт сайрдсан гам бөгөөд 450-аас 550 Цельсийн хэмийн халууныг тэсвэрлэх шалгуултай. Дулаан баригч бүтээгдэхүүн нь түлшний зардлыг 45% багасгах нь, зуухны галаас хугацааг 3-аас 4 цагаар уртасгах нь, мөн агаар цацагдах хортгийн хэмжээг бууруулдаг. Тэгвэл энгийн нэг тооцоог хийгээд үзье. Жид галлах шаардлагатай 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4-р сарууд буюу нийтдээ 8 сар галлах бөгөөд 1 сарыг 30 хоногтой гэж тооцоолвол галлах шаардлагатай нийтдээ 240 өдөр байна гэсэн. Харин G-Saver дулаан баригч бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өдрийн 1 шудаа нүүрсээр 3 хувааж галдаг өрхийн хувьд ийм багадаа 1350 төгрөгийг хэмнэх юм. Энэхүү хэмнэлтийг жилээр нь тооцоход 324 мянган төгрөг буюу 2.1 тонн нүрсийг хэмнэх боломжтой. Ингэж нүүрсийн зарцуулалтыг хэмнэснээр агаар цацагдах хортгийн хэмжээг бууруулж байгаа юм. Нийслэлийн агаарын чанарын албанаас энгийн зуухны хаягдал утаанд хийсэн хэмжээний дүнгээр манай үйлдвэрийн G-Saver бүтээгдэхүүнийг суурилуулсан зуух бусад зуухнуудын агаарын хийн стандартуудтай харьцуулахад агаар цацагдах тоосонцрын хэмжээ стандартуудаас 417 дахин багасна. Угаарын хийн агуулмж стандартуудаас 2.3 дахин багасна. Азотын хийн агуулмж энгийн зуухтай харьцуулахад 1.8 дахин багасна. Үхрлэг хийн агуулмж энгийн зуухтай харьцуулахад 106 дахин багасна. Ийм үр ашигтай бүтээгдэхүүнийг та бүхэн хөнгөлөлтөй үнээр авах боломжтой. Энэхүү бүтээгдэхүүний үндсэн үнэ нь 135 мянган төгрөг бөгөөд Koika олон улсын хамтын ажиллагааны байгууллага Good Neighbors олон улсын төрийн бүс байгууллагын зүгээс 99 мянган төгрөгийг хөнгөлж, иргэд ердөө 36 мянган төгрөг төлөөд энэхүү бүтээгдэхүүнийг яндангийнх нь хамтаар авах боломжтой болж байгаа юм. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй Good Sharing компанийг танилцуулж байна. Good Sharing компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд эд үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд G-Saver дулаан баригч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Улаанбаатар хотын 6 дүрэг, орон нутгийн 8 аймагт хөнгөлөлтөй үнээр нийтдээ 45 мянган орчим өргөд G-Saver дулаан баригч бүтээгдэхүүнийг хүргээд байна. Good Sharing компани нь нийгэм тустай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олсон ашигаараа нийгэм тустай үйлчлэгийг явуулан зорилт бүлийн иргэдэд хүрэхийг зорин ажилтгаа. Манай компани нь эдгөө 6 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дээж дулаан баригч бүтээгдэхүүн болон шахмал түлшийг үйлдвэрлэдэг 2 шатны үйлдвэр, хямд чанартай үйлчлэгийг үзүүлэх тоног төхөөрөмжийн засварын төв, гэр ороолын иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр хувц сугаалгын газрыг ажилуулж байна. Бидний онцлог нь Монгол дом, Монгол иргэд өөрсдийнхөө хүчээр нийгэмд үн цэнийг бий болгож байгаа явдал юм.